Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Wheel of Fortune podcast-ийн 48 дахь дугаар хүрж байна. Вөө. За удаан хугацааны дараа дахин эргэлтээ хийлээ. Бид хоёр ер нь бол дахин эргэлтээ хийдэг. Амьдрал бит хоёрыг зөндөө их одоо ингэ завгүй явуулж байгаа ч гэсэн бит хоёр эргэн эргэлтээ хийсэл байгаа. Ер нь ирчээд дугааруудаа бичиж байна. За тэгээд өнөөдрийн дугаараараа болохоор зэрэг бит хоёр маань деканы тухай ярьж эхлэхээр шийдсэн. Тэрнээс өмнө ямар ч байсан уламжлалаа хэлчихье. За тэгээ. За уламжлал маань болохоор ерөнхийдөө саяхан нар материйн ордод орсон байна. За тэгээ өнөөдөр сар болохоор хумхын ордон дээр байна. Ер нь найзууд иргэн уулзж байгаа шалтгаан бас энэ баг. За тэгээд мандалтын хувьд бол Арслангийн ордод орсон байна. За тэгэхээр энэ гурван маань одоо тэгээд нэлийн фиксэд мөртлөө бас тий жоохон нэг юм хүйтэн юм шиг. Тийм. Гэтэ яг хүйтэн өдөр байгаа ч гэсэн бит хоёр маань тэгэж. За ямар ч гэсэн ихлэ шууд юм ирэхгүйгээр декан руу орцгоё. За декан гэж юу вэ? За ерөөдөө бол яг өмнөх эпизод дээр хэлсэн шүү дээ. Бит хоёр маань нэг номноос л явж байгаа. Тэр номон дээр болохоор зэрэг яг декан гэхгүйгээр зүгээр яг ингээд 48 секторт ингээ хуваацсан байсан. 48 одоо өөр уюудэд хуваацсан байсан баггүй юу. Тэгээд тэр нь ерөөдөө бараг ер нь декантай жоохон ойртох байх гэж бодсны үндсэн дээр бид хоёр ярьж байгаа. За тэгээд 48 дээр болохоор зэрэг яг нөгөө нэг касп гэж байдаг шүү дээ. Завсрын үе юм уу гэд байдаг шүү дээ. Яг тэрийг бол ерөөдөө бол оруулсан байгаа. Гэхдээ би бол хувьдаа касп итгэдэг үү? Би бол өөрөө итгэдэггүй. Гэхдээ ямар ч байсан иймэрхүү зүйл ингээд уншиж судлах бол жоохон сонирхолтой байлаа. За тэгээ бас нэг юм хэлчихье. Тэр нь болохоор зэрэг энэ номон дээр жоохон муу зан чанар нь жоохон их байлээ шүү. Тэгэхээр яана намайг муулчлаа, намайг ингэчлээ. Та хоёр одоо олон юм зургоороо бурдаг юм бэ. Гэж ерөөдөө олон хүмүүс бас яг тэгж хэлэх байх. Энэ бол яг ном дээр байсан зүйлийг яг бит хоёр хэлнэ. Ярина. Тэгээд өөрсдөө дээр нас нэмнэ. Тийм өөрсдөө бит хоёр одоо бас өөрсдөө үзэл бодлоо бас яг хэлэх байгаа. За тийм байна. За хамгийн ихний одоо сектор буюу хамгийн ихний хэсэг. За тэр нь болохоор зэрэг rebirth буюу дахин төрөлтийн хэсэг байна. Дахин төрлийн хэсэг нь загас болон хоньны ордны завсрын үеийг хэлдэг. За ойролцоогоор 3 сарын 19-ноос 3 сарын 24-ний хооронд төрсэн хүмүүсийг rebirth буюу дахин төрөлтийн үед төрсэн хүмүүс гэж үздэг юм байна. За тэгээд энэ эпизод дээр болохоор бид хоёр хоньны ордон дээр ер нь толхоо ярина. Тэгэхээр хэрвээ одоо нэг ордны бүх хүмүүс адилгүй гэд ярьдаг штэ тий. Тэгтээ тэрнтэй холбоотойгоор бас та бүхэнд ойлголт өгч магадгүй. Ер нь бол декан гэдэг манд нэг ордны хүмүүсийг ер нь бол дотор нь 3 хуваацсан байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ ном чинь болохоор зэрэг нэг ордыг бараг 4 хуваацсан байна. Тий. Тэгээд 4-өөр хуваангуудаа 48 юм гаргаж ирээд байгаа тий. Юм гаргаж ирээд байгаа. Тийм ээ тий юм гаргаж ирээд байгаа. За үргэлжлүүлье. Хамгийн сүүлийн болон хамгийн ихний ордны давхцлыг ерөөхдөө бол дахин төрөлт гэж ярьдаг. За энэ нь болохоор зэрэг хүний амьдралын эхлэл төдийгүй яг 6 шинжилгээ бэлэгдэж байгаа. Иймдээ ч ерөөхдөө бол дахин төрөлтийг яг илэрхийлж бэлэгддэг. Ерөөхдөө бол яг шинжилгээг 1 сарын 1 гэл явдсан шүү дээ. Ер нь бол хаасаагүй тэгсэн. Чи Григорийн календарын хувьд 1 сарын 1 гэж тэгсэн байгаа. Гэхдээ тэрнээс өмнө шинжилгээ 3 сарын 21-нд тэмдэглэдэг байсан юм байна. Яг 3 сарын 21-ээс эхлээд яг шинэ жил болж ингэж эхэлдэг байсан. Бүр одоо year гэсэн үг шүү дээ. Тэгээд 1 сарын 1 болохоор зэрэг яагаад дэлгэрсэн бэ гэсэн чинь 1 сарын 1-нд нөгөө нэг хүмүүсийн такс нь ингэж одоо дахиж шинжлэгддэг байсан гинүү. Тиймэрхүү зүйл бас би сая уншсан. За буцаад одоо евроо оръё. За хоёр ордны шин чанар буюу яг хоньны ордны гал цог энгийн байдал, загсны ордны уран сэтгэмж нам гүн байдал зэргийг мөн мэдрэмж зэргийг яг ингээ илэрхийлдэг. Тэгэхээр яг ингээ гал болон усны ингээд хоорондын зохицол гэсэн үг шүү дээ. Тийм одоо манай подкастны зарим комментэн дээр хүмүүсээс асуусан байдаг. Яг хоёр ордны дунд төрсэн хүмүүс ямар байдсан болоо? Хоёр ордныхоо аль нэлийн шинжийг агуулдаг уу гэж асуусан байдаг. Тэгэхээр
тэрэнд бас нэг хариулт өгөхөц зүйл нь болохоор энэ номон дээр ер нь аль алийнхын зан чанарыг агуулдаг гэдэг талаас харсан байгаа тий. Гэтэ яг бит хоёроос тэгж бас ер нь боддог. Одоо нар нь яг хоёр ордны дунд ингээд холилдож чадахгүй гэсэн яг тухайн нөгөө нэг хоёр ордныхоо дундуур бусад хувийн гаргууд авж байгаа болохоор ер нь бол би бол аль шинжийг авдаг гэж би боддог. Буцаад амар дэлхийн орж ирсэн. За буцаад зан чанарын ярьцгаая 3 сарын 19-с 24-ний хооронд төрсэн хүмүүсийн зан чанар шулуун шудраг зантай. Харин тийм. Тэгээд үүнийг нь ерөөхдөө зарим хүмүүс маш их биширдэг боловч зарим нь ерөөхдөө маш их буруугаар ойлгодог. Энэ ямар хитрхи шулуун шудраг юм бэ? Жохон бодлогогүй хэлт юм уу гэж боддог гэсэн. Хинэт юм биш үнэс чи амтлаа юу паприк гэдэг юм шүү гэдэг ч юм уу те. Яг тийм бодол төрүүлж магадгүй хүмүүст. За тэгээд жохон зөрүүд ерөөхдөө хань байна. Өөрийн амьдралын хэв маяг амьдралд хандах хандлага хин нэгний хийсэн зүйлсээс олж засаад байдаггүй. Одоо жишээлбэл өдөр тутмын хөвчл гэж байгаа шүү дээ. Тэгмүү тэрийг ингээд нэг дотны найз нь чи нэг ингээд үзээж тэгээд үзээж гэдэг юм бол нөгөө хүн маань ер нь бол нэг ямар тийж засаад байхгүй гэсэн үг. Яг өөрийнхөө толгоогоор л ер нь бол явдаг. За тэгээд ер нь өөрөө алдаа дутагдлаа сайн анзаарч чаддаггүй тийм хүмүүс идэг гэж. Тууштай байснараа ер нь бол хүссэндээ хүрэх нь олонтоо байдаг шүү. Заагаас гэд тэгж байгаа. Хань хоёр ялмаг сонсогдож байна тий. Гэхдээ угаасаа яг ингээд бодоод үзэхээр энэ хоёр нь хоёулаа нэг тийм тууштай бол биш л дээ. Загас чинь ингээд угаасаа сүүлээ ингээд шаравдаг гэдэг чинь. Сүүлээ шаравдаг уу? Голжонтгай гэхгүй юу? За голжонтгай гэж. Гэхдээ эргүүд бол нэг тиймэрхүү тэнгүүд хончин болохоор зэрэг нэлээд бас төвчээргүй шүү дээ. Тийм болохоор яг тууштай байснараа хүссэндээ хүрэн шүү гэдэг жаа юм байна. За тэгээд энэ завсрын үед төрсэн хүмүүс нь ерөөхдөө бол зөрчилдөөнтэй элементүүдийн нийлэмж байдаг. Тийм болохоор хоёр ордны шин чанар нэгдэж эхэлдэг юм байна. Сониуч байдал нэг хэсэг маш их байжгаад гинт юу ч сонирхоо болждөг. Тэгэл нэг маш их зүйл ингээл мөрөөдөөл ингэж байжсанаа гинт мөрөөдгөө болждөг. Гэхдээ яг тэр мөрөөдсөн зүйлээ ерөөхдөө бол хэрэгжүүлж чаддаг. Юу хүсэж гин, юу мөрөөдөж гин тэрийг хэрэгжүүлж бас их чаддаг. Хэрэгжүүлдэг ч гэсэн тэргээ тууштай авч чаддаг үг гэвэл бас яг үгүй. За тэгээд нөгөө MBTI гэж байдаг шүү дээ. Тийм. Тэрэн дээр болохоор зэрэг нөгөө feeling болон intuitive гэж энэ хоёрыг хосруулсан. Тийм. Энэ хоёрыг ингээд хосруулсан. Хослуулсан. Йоо яаж ирээд аа. Подкаст хийхгүй байсаар байгаад сонирхолтой хосруулсан. За тэгэхээр NF гэсэн үг шүү дээ. NF хэр INFP, INFJ, ENFJ ч юм уу тийм юм талаар. Ерөнхийдөө бол intuitive нь илүү жоох илүү гэсэн үг. За тэгээд бас яг хөрсөндөө сайн буужддаггүй, доктортой байдал дутмаг, ер нь дотроо нилээх зөрчилдөөн хэлбэлцэл ихтэй байдаг. Бусадаас шүүмжлэл сонсох дургүй. Тэгэхээр яг ингээд зохицлон бол байгаад. За зөвлөгөө өгөх юм бол төвчээртэй байх нь хамгийн чухал шүү. Тэгээд бусдаа хамтран ажиллах замаар нийгмийн ур чадварыг хөгжүүл. Бусдаа хамтарч ажил. Ганцаараа битгий яв. Ерөнхийдөө энэ хоёр ч хоёулаа жоохон би гэл одоо хончин би гэж байгаа бол загас би ганцаараа ингээд игдэн шүү дээ. Тэгэхээр хоёулаа л яг ингээд нэг би гэсэн юм байгаа болохоор бусдаа хамтран ажиллах хэрэгтэй шүү гэдгийг бас яг хэлдэг юм байна. За тэгээд маш их төрөмгий маш их хурдан түргэн ярьдаг. Түргэн үйлдэл хийдэг. Тэгээд үр дагаврын жоохон бодож үзэж чаддаггүй. За энэ зүйлийг хийсний дараа ийм хувилбар байж болно, инглээ гэж болно, эсвэл ийм байж болно гэд ингээд игдэн шүү дээ. Тийм зүйлийг бас яг бодож үзэх хэрэгтэй. Ер нь бол өөрийгөө илүү сайн таньж мэдэх хэрэгтэй шүү гэж зөвлөх юм байна. Тэгэхээр энэ үрээд манай Роберт маань дуусаагүй. Одоо таталцал гэж өгсөн. Таталцал, огтлцал. Хайр дурлал. Татагдал. Тэгж юм. За би нэг ингээ уншижсэн чинь зөвхөн
завсрын ордны төрсэн хүмүүст л яг таталцал үлээ. Жохон муугаад. За тэгээд бусад завсрын хүмүүс одоо завсрын хүмүүс гэдэг нь ч дээ. Бусад одоо хоёр ордны завсар төрсэн хүмүүстэй илүү таталцдаг гинэ. Ялангуяа жинлүүр болон хилэнцэн орд, өхөр болон ихрээ ордны хүмүүст хамгийн их татагддаг юм байна. Тэр нь бол 10 сарын 19-өөс 10 сарын 25, 5 сарын 19-өөс 5 сарын 24-ний төрсэн хүмүүст илүү их ингэж татагдаж, дурлаж, хайрладаг гэсэн үг. Тэгээд би нэг зүйл гайхсан л та яг эсэргээрээ байдгүй юм уу гэж бас их бодсон л доо. Яг 3 сар гэхээр эсрэг нь яг 9 сар. 9 сараас жинлүүр лөө шилжиж авах уу? 9 сарын 19-өөс 9 сарын 25 мөн. Тэр хооронд байдгүй юм багт тий. Тийм байна. За дараагийнх нь болохоор зэрэг the child буюу хүүхэд гэсэн хэсэг байгаа. 3 дугаар сарын 25-наас 4 сарын 2-ны хооронд төрсэн хүмүүс. Яг дөнгөж төрж байгаа хүүхэд маш жахав. Тиймээс маш сониуч гайхширлаар дүүрэн мөн маш энгийн байдаг гэсэн. Нэг тэгж ингэж гойж годоод байдаггүй гэх юм уу? За анхдагчийн энергитэй угаасаа нөгөө Robertus яг дараагийнх нь хамгийн ихнийх болчихж байгаа болохоор анхдагч гэсэн үг. Шинийг санаачлах дуртай. Тийм. Юмыг анхдагч хийсэн анхдагч хүн болох төсөлтэй хүмүүс байх бах. Тэгээд ерөөдөө бол эдгээр өдрүүдэд төрсэн хүмүүс нь дөнгөж төрсэн хүүхэд дэлхийн ертөнцийг ингээд сониучрахад харж байгаа юм шиг байдаг гэсэн. Маш сониуч тийм хүмүүс юм байна. За занч нарын хувьд болохоор зэрэг угаасаа тэр хүүхэд шиг зантай. Шогч ч юм уу тий. Тийм. Ер нь жоохон позитив эерэг ч юм уу, эерэг энергитэй. Гинийн цайлган гэсэн үг шүү дээ. Тэгээд маш их юм нээлттэй, илэн далангүй эрч хүчтэй байдаг. Сэргэлэн цаваа бөгөөд бус хүмүүс ч гэсэн тийм байгаасаа гэж өөрөө их хүсдэг юм байна. Ихэнхдээ амьдралд гинэн эсвэл өнгөцгөн ханддаг гэж шүүмжлэлт их хүртдэг. Магадгүй одоо альва юмд хандж байгаа хандлага нь хөнгөн бас ингээ эерэг байхаар хүмүүс тэрийг нь энэ ямар юм ингээд нэг юм хуцтай ханддаггүй гэж хардаг ч юм уу тий. Ямар ч та асуудал үг. Тий. Өнгөцгөн дүүн юм аа гэдэг ч юм уу. Тэгэл нэг амар хөвчг харчих юм гэдэг ч юм уу. Тэгж хардаг гэж магадгүй гэж бодож байна. За тэгээд шүүмжлэлт маш онцгой мэдрэмтгий. Хөвчүүд тий. Харин тий. Дөнгөж бүх юмыг хийж үзээд ингээ өөрөө ингээ бүгднийг хийж үз чахт гин танаас нөө наасаж ингэж хийдгүү штт. Гэл ороод ирэнгүүт хинт сайхан байх юм. За би боллоо гэлээ. Тий. Юу яриад байгаа юм бэ гэл тий. Тиймэрдүү санагдах баг. За тэгээд сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх хандлагатай байдаг. Тэгэхээр ууралж ивэл ууралж ийн. Инээж юу шууд инээгээл тий. Одоо жишээлбэл зарим хүмүүс чинь нөгөө инээж байгаа хөрчлөө дотроо ингээл нэг юм жоох муу санаа гаргаад иддэг тохиолдол байдаг шүү дээ. Ерөөсөө тийм биш гэсэн үг. Тэгэл дургу байвал дургуугаа илэрхийлээл, дуртай байвал дуртайгаа илэрхийлдэг тийм хүмүүс байт юм байна. За тэгээд бус хүмүүстэй ингээд ивэн найртай байх нь жоохон хэцүү байдаг үртэн. Тэгээд байгаа газартаа шинэлэг бөгөөд сэтгэл татан байдлаараа ялгардаг. Одоо яг л миний ярьдаг эерэг хөгжилтэй зангаараа ер нь л хүмүүсийн юу гайвах татчихдаг ч гэдэм үү тий. Тиймэрдүү хүмүүс байдаг. За тэгээд нэг итгэцэн зүйлдээ тойлон хүн гэж. Одоо жишээлбэл нэг одоо гинэн штэ. Тэгээд жоохон муу хүнд итгэж юм бол үгүй наад чи ингэ чам тутлаа ярьж байна ингэж байна тэгж байна гэдэг юм бол үгүй энэ ингэсэн гэд тэр хүндээ маш үнэж бас энэ нь яг өөрөө зөрүүд байдлыг авчирдаг гэсэн үг. Өөр хүмүүс юм хилээд байхад зөрүүдлээд үгүй энэ чинь юм байгаа гэд. Тэгэхээр энэ хүмүүс яг хинт итгэх ёстой вэ гэдгийг бас яг сайн мэдэх ёстой. Айгу хэцүү те. Энэ үг яг үндэ энэ жилчингээл хэллээ. Хинт итгэх ёстой вэ? гэдэгтэй зөрүүд учраас бас хүмүүс нэг тийм уян хатан биш юм шиг те. Алуу өөрчлөлт ирлээ гэхэд шууд ингээ эргээр хүлээж авч чадахгүй юм шиг бас их санагддаг. Гэхдээ яг үндэ эргээр авч чаддаг л да. За тэгээ маргаанд амархан буулт хийдэггүй. Зөрүүд гэдэг цаа чин гарч ирнэ те. Ер нь бол нэг маргач юм бол ер нь тэр чигээрээ зөрүүдлсээр аваад пилав төрүүлж буулт хийхгүй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хандлага гаргаж магадгүй. За тэгээд дэлхийг одоо манлайлах
Дэлхийг эзэрхийлэх гэхгүй. Байлтан дагуулах. Тийм байлтан дагуулах асар их хүсэлтэй. Хэдийгээр тийм хүсэлтэй ч гэсэн хитрхи мэдэр бөгөөд хатуужил тутмаг гэдэг. Дөнгөж жаа хөөхтөл юм чинь тэгэл. Лээ амар их хүчтэй. Би нэг ингэн гэл тэгдэг мөрчлөө яг асуудал гараад ирэхэд ч юм уу те жоохон сэтгэл унаад ч юм уу дуужил гэдэг чинь одоо юу гэж тайлбарлах юм бэ? Сэтгэлээ хатуужил. Одоо за зүгээр дээ юм ийм байд юм да. Тэгтээ яг хөө хичээгээл гүрийгээл гэдэг бодол ер нь бол жоохон сул гэсэн л үг гэж ойлгож байна. Тийм. За тэгээд хэдийгээр хатуужил муутай ч гэсэн маш зөрөгтэй. За би юу ч хийсэн давнаа гэж бодож байгаа ч гэсэн яг үндэ дотроо бол гэлэндээ буугаад өгсөн байгаа гэсэн. Ер нь л гаднаа айгуу ингээл зөрөгтэй байгаа шүү дээ. За би ингээд авчнаа гэж байгаа ч гэсэн яг үндэ бас ингээд буугаад өгсөн байдаг. За тэгээд маш үнэж гэсэн болохоор нэг ажилдаа он удаан жил ажиллах магадлал маш ихтэй байдаг. Өөрийнх нь үзэл бодлыг хүндлэхгүй л байх юм бол шууд гарчна. Тэрнээс өөрийг нь хүндэтгээд үзэл бодлыг авч үзэлцээд санаа сэтгэлийн сонсоод байх юм бол бүр дэмжижээл бүр сайн. Тийм. Гэхдээ ер нь л одоо ажил дээр ингээд хүмүүстэй төрчлөлтөөд төр тар тестас гэл нөгөө нэг юм тэрсэлтсэн шүү дээ тий. Тиймэрдүү ер нь бол байвал бараг л их удахгүй гарах магадaltaй гэж бодож байна. Ер нь бол нэг их тэгж уурлаад байдаг гинэ. Гэхдээ түргөө өөртөө. Нөгөө сонирхолтой байж. Айгу түргөө өөртөө мөртлөө уурлаад байдаг. Гэхдээ ингээд амар ингээд хурааж байгаа за байж байгаарай гиснэл гинт тесэрдэг юм шиг байна. Гэхдээ тэр тесрэлтийн үйл ажиллагаа нь яг нэг ойролцоогоор 7 нэг юм уу гэхгүй. За мэдгүй ямар ч байсан. Нэг тэгэж нөгөө нэг уурлаад байдаггүй гэж байна. Гэхдээ бас яг жоохон агрессив. Ер нь л хоньны ордныхан чинь уурлахаараа гэл дүрлцдэг. Гэхдээ юм аваад зохиол хан ман зөгчмаар санагдал тэгдэг бахаа. Би зүгээр тэгэж бодож байна. За хувийн үзэл бодол нь ерөөдөө маш их юм цэвэр ариухан учраас бас хүмүүс ингээд өөрийг нь муугаар бодсон ч гэсэн тэр нь маш хурдан арилждаг. Яа гэвэл чинь угаасаа цэвэрхэн цаас гэсэн үг шүү дээ. Цэвэрхэн цаас. Тийм. Тэгэнгүүт тэр цэвэрхэн цаасыг хүмүүс ингээд муугаар бодсон ч гэсэн дараа нараал за. Угсаал ийм цэвэрхэн цаасан байж дээ гэж бодно гэсэн үг. Нэг ямар тэгж муу хүмүүстэй хуйлдаал, хорон санаа гаргаал, хөөе хоёулаа наашир энийг ингээд ингэчи, энийг хорлчи, одоо ингээд ингээ гэл амар тэгдэг хүмүүс бол биш. Хорон санаатай биш. Хүмүүсийг ардуур нь муулдаггүй. Хэрвээ үнэхээр чамд дургүй шууд нүрэн дээр чинь хэлнэ. Чиний наад юм чинь таалагдахгүй. Тэгээ яг яагаад таалагдахгүй юм гэхэлэр яг өөрийнхөө нөгөө нэг стейтмент хэлнэ гэсэн үг. Өөрийнхөө нөгөө юмнуудаа хэлнэ гэсэн үг. Чи нэг ингэж байгаа. Чи ямар тэнийг юм зан гаргахт шүү дээ. Гэтэг ч юм шулуухан ер нь бол ээлжиж чадгал хүмүүс. За тэгээд өөрийнхөө хүслээр амьдрах дуртай. Юм нэг хязгаарлалтгүй гэр. Ингээл ер нь бол яг хоньны одоо эдгээр хүмүүсийн толгой дотор нь өөрийнх нь хүслээр бол ингээл алаад байгаа байхгүй. Ер нь бол ингээд дэлхийг эзлээл өөр ингээл амар тэгж байгаа гэсэн. Тийм их юм хүсэл тэмүүлэлтэй. Уусаа яг жоохон хүмүүс ч бас юм тийм байдаг тий. Том болоод юу болох юм гэхээр ерөнхийлөгчлөө. Чи хэмрэлтэй. Яава. Амар төстэй л тийм л гэсэн. Гэхдээ би ч гэсэн тэгж боддог л байсан. Би жоохон дөө ерөнхийлөгч болно л гэж боддог гэсэн үг. Тэгсэн чинь одоо ингээ подкаст хийгээ сууж байна. Ерөнхийлөгч болох талаар би подкаст хийгээ сууж байна. Тэгээд манай 5,000 даагч байна. Надад саналаа өгөөрэй гэх. Ирээдүйн сонгуульд өрсөлдөнө. За зүгээр жок байла. За ажил мэргэжлийн хувьд яг өөрийнхөө ажлыг хийж, шинийг санаачлах хангалттай цаг хугацаа байвал мөн басгүй эрхчлөөтэй байвал хамгийн сайн ажиллаж чаддаг. Яг өөрт нь яг нэг ажлыг өгөөд за чи энийг хийгээрэй. Хийх хугацаа чинь 7 хоног шүү. Гэтэх юм бол тэр хүн бүр ингээд
маш их юм уран төсөлттэй шүү дээ тий. Төр төсөөлөлттэй шүү дээ тий. Тэгээд дэлхийг эзэлж байгаа хүмүүс чинь төсөөлөлтөө. Тийм болохоор яг тэрийг ашиглаад цаг хугацаагаа ашиглаад ажиллаа маш сайн хийж чадна. Тэгэхээр яг ингээд авчуу зайнд ер нь юм сайн хийж чадахгүй л гэсэн үг л дээ. Тийм миний болоор бол яг хоньны ордныхан яг 9-6-гийн ажилд бол ингэ битүү суугаал нүдэл ажиллаад байж чадах хүмүүс биш гэж би бол бодож байна. Илүү нөгөө нэг одоо жишээл тухайн хүн 9-12-ийн хоорондыг ажиллаа алаал үлдсэн 6 цагт ингээд амар чөлөөтэй байхыг хүсдэг ч юм уу те. Ер нь л тиймэрхүү цагийн хуваард илүү гоё юм эрхчлөлтэй ажиллаж чадах байх гэж бодож байна. Тэгэд энэ ч гэсэн өөрсөнд нь юу нэлийн таалагдахаар. Угаасаа нэг богино хугацаанд ингээ үр бүтээлтэй яж байгаа л унтарчдаг хүмүүс болохоор тэр нас нэлийн нөлөөлдөг байх гэж бодож байна. За тэгээд би даасан байхыг маш их хүсдэг. Ер нь өөрөөсөө ч хүмүүсээс ч маш их хүсдэг. Тэнэс хамааралгүй баймаас санагддаг. Хүнээс хамааралтай болоод ирэнгүүд л шууд юу вэ? Болохгүй шүү. Би чинь би даасан хүн шүү дээ гэлтэй. Independent хүн шүү дээ гэж боддөг юм байна. За тэгээ зан чанарын хувьд бол нэг иймэрхүү байна. Зөвлөгөө өгье гэх юм бол зарим үед өргөдөө чимээгүй байж сурах хэрэгтэй гэж байгаа юм. За чимээгүй байна гэдэг нь яг өөрөө өөртөө уураа хадгалаа л энэ гэсэн үг бол биш. Хэрэгтэй үедээ гадагшлуулаарай гэдэг ч байгаа юм. Гадагшлуулахтай гэхдээ гол нь яг ингэ зөв цаг үед зөвөр гадагшлуулах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд маш их ингэ бухимдсан үедээ асуудлыг ойлгоход хэрхэн засах тухайга бод. Яг асуудлаа бити бод. Асуудлыг хэрхэн засах тухай бод гэдэг ч байгаа юм. За тэгээд ер нь бол бусдаас маш их хайр инэрлийг хүсээд идэг ч гэсэн өөрөө independent байхыг бас их хүсээд идэг. Тэгэнгүүт бусдаас хайр дэмжлэг хэрэгтэй байгаагаа өөрөө хүлээн зөвшөөр гэж байгаа юм. Хэрэгтэй үедээ тусламж хүсгээс бүү гэж зөвлөгөө өгсөн мэлээ яг энэ номон дээр бол. За дараагийн 3 дахь хэсэг нь болохоор 4 сарын 3-наас 10-ны хооронд төрсэн хүмүүс буюу The Star Odd гэдэг одоо бүлэг болоод явж байгаа тийм хоньны ордны хүмүүс байна. За тэгэхээр энэ үеийн ер нь бол анх удаа хамгаалагдсан газараас гарч байгаа үед холбогддог гэдэг утгатай буюу альва нэг юм өөрийн гэсэн хамгаалах хамгаалагдсан нөөсөө гарч байгаа. Үүрнээсээ нисэж би шувуу мэт. Тэгэж тайрлагдаж болж байна. Тийм. Одоо хүнээр зөвлөх юм бол яг ингээд үлгөнөөсөө гараал гар хөл ингээд нээлттэй болж эхэлж байгаа л гэсэн үг л тийм. За тэгээд энэхүү үе нь болохоор зэрэг эргэн тойрныхоо амьдралыг илүү сайн мэддэг болохоос гадна өөрийгөө ертөнцийн төв гэдгийг мэдрэх үе гэсэн. За маш их юм гэрэлтсэн урам зоригоор дүүрэн хүмүүс бөгөөд яг энэ гарч байгаа хүнээр зүрхлээд байгаа шүү дээ энэ үеуд чинь. Энэ үе нь яг өөрийгөө таньж мэдрэхтэй илүү холбогддог. За одоо болохоор зэрэг энэ чинь яг хүнээр зүгүүлсэн хэсэг нь гэсэн үг шүү дээ. За зан чанарын хувьд гэх юм бол энэ одоо мөчлөлт төрсэн хоньны ордны хүмүүс ер нь аливаа зүйлийг мэдрэх, за тэг хийж үзэх, тэгээд санаачлах ер нь нэлийн дуртай хүмүүс байдаг. Experience гэдэг байгаа шүү дээ. Туршлага хоримтлуулах гэдэг ч юм уу тий. За тэгээд аливаа амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл ер нь бол туйлын ихтэй тэрний араас нэлийн хөдлөх, урам зориг ихтэй хүмүүс байдаг. Үүнийгээ дагаад ер нь бусдын анхаарлыг татах дуртай, бусдын анхаарлалд орох дуртай. Яг бол энэ стар шүү дээ. Тий. Од болохоор яг бүх хүмүүс стар energy гэлтэй. Тэр одыг ингээ харахыг ингээ хараасаа гэж ингээ боддог. Гэхдээ тэнгэр дээр маш их олон од байгаа. Ярдгийг. Тий. Гэхдээ ер нь хүмүүс тэр хүнийг анзаарсан ч бай, ер нь анзаараагүй ч бай, өөрийн амжилтанд хүрэх зүйлсээ ер нь бол хийсээр байдаг. Тэрний төлөө араас нь явсаар байдаг. Ийм хүмүүс байдаг. Ер нь бол хизээ нэгэн цагт эдгээр хүмүүс нь тэр амжилтаас нь болоод олон хүний одоо анхаарлыг татдаг. Олон хүний төв нь болж чаддаг. Тэр хүмүүсийг биширдэг, хүндэлдэг, шүтдэг тийм хүмүүсийг бий болгож чаддаг. Тэгэхээр нэлээд бас яг хөрх од хүмүүс байгааз. Яг ингээ хүрээлэлтэй ч гэлтгүү бас ер нь л жоохон од гэсэн үг. За тэгээд нэг хөөхөн ч юм. Нэг сайн цан чанар нь хувиа хичээсэн биш.
нэг сайн чанар Нэг сайн чанар. баахан муу чанар хэлж яж байгаа сайн хэлсэн юм шиг гэж. Манайхан тэгээд өстой ямар ч давуу тал алга дандаа сул тал гэдээ орлоод идэв шүү. Харин тийм энэ бол зүгээр номноос хэлж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар хувийн хичээгээд байдаггүй. Гэхдээ өөрсдийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг өгөөсгөх хандлагатай байдаг. Одоо маш их юм хэцүү байлаа, гонхтой байлаа, чадахгүй байлаа гэхэд өөртөө буруугаа өгөөд чи угаасаа ийм одоо суг болохоор гэдэг ч юм дээ. Ийм муу болохоор чи одоо ингэж байгаа юм гэж гэдэг өөртөө буруугаа өгөөд тэр хэцүү байгаа мэдрэмжээ улам хэцүү болгодог гэсэн. Улам тэрийг ингээ өгөөсгөө за би угаасаа юу биш байна, гонхтой биш байна гэл өгөөсгөө яваад байдаг гэсэн үг л дээ. За тэгээд энэ хүмүүстэй сэтгэл хөдлөлийн төвшөнд холбогдох хэцүү. Яг сэтгэл хөдлөл гэхээр л жоохон ингээ зүгтаагаад байдаг хүмүүс гэсэн үг л дээ. Тэгээд бусдыг өрөвдөх мэдрэх чадвар султай. Тэрийч бас бурууташгүй угаасаа ордны өөрийнх нь байгаа зан чанар нь тэр болохоор тий. За тэгээд нэлээд ганцаардмал хүндий тэгэхээр жоохон бас айгүй гонхтой байгаад амар их олон хүнд бишрүүлжээл шүтүүлжээл тэгс мөртлөө дотроо ганцаараа. За тэгээд эдгээр хүмүүст ерөөхдөө яг бусдыг ойлгоход нь туслах өрөвч сэтгэлтэй гүн гүнзгий холбоо тогтоох хань ижил эсвэл дотны найз хэрэгтэй байдаг. Мэлхий ард. Тэгээд энэ хүмүүс хавьяа сонирхолтой нь өөртөө биш дотны найзтай илүү хитээдэг. Миний анд надад туслана да. Тэгээд ерөөдөө бол яг үнэхээр дотны найзыг олно гэдэг бол маш хэцүү. Яг би бинийгээ маш сайн ойлгодог. Яг үнэхээр сэтгэл зүрэхтэй те би бинийхээ төлөө ингэж байдаг хүмүүсийг олох маш хэцүү байдаг. Тиймдээж яг би л юм болохоор ингээд дотын хүн олчддаг юм байна. Би ингэж найз олчддаг юм байна гэж өөртөө буруу их өгдөг. Гэхдээ яг тавьсан зориг гэж байгаа шүү дээ. Ямарваа нэгэн зүйлийг зорих юм бол тэрэндээ анхаарлаа маш сайн төвлөрүүлж чаддаг. Энэ бол бас нэлээд даваа талтай. Тэр зорилгоо биелүүлээд байгаа хэрнээ яг өөрийнхөө хувийн асуудлаа сайн шийдэж чаддаггүй. Ер нь бол зорилгын асуудлыг л биелүүлнэ гэхээс өөрийнхөө асуудлыг бол зүгээр хайчдаг. Тийм. Илүү гадагшаагаа ингэ яваад шүү дээ. Гадагшаагаа одоо ингэ зорилго тавих юм бол тэрнийхээ төлөө үхэн хатан зүтгэн. Гэхдээ дотроо одоо эрүүл мэнд ч гэдэг юм, сэтгэл хөдлөл ч гэдэг юм те. Тэр бүх зүйлүүдийг бүгдийг ингээд хав дарчдаг. Авдар тгийж хоочилчдаг гэсэн. Авдар тгийж ажиллаж болоодчдаг гэж. Тэр нөгөө нэг юу. Тэгээ тэрийг нэг осны ордын найз нь ингээд дэлгүүрийн хайж явж байгаа дэлгүүртэй жогоолгож уцаж гаргаж. Нөгөө хүлгэр мүлгэр гэдэг үстэй нэг ингээд авдар дотор нэг эрдэнэс игээ тэр авдраа ингээд цоожлоо тэрийгэ бүр нөгөө нэг далайн гүнд хийгээд далайн гүн дээрээс нь чулуу дахиад тавиад тэгсэн чинь яг ингээд мэлхий загснууд нэг эсэлж очиж байгаа тэрийг нь авч яваа. Тий. Гэхдээ ерөөдөө бол нэлээ яг өөртөө дотны хүмүүсийг хэрэгтэй байдаг. Хэрвээ та үнэхээр дотны хүнээ олжчихсан болвол баяр хүргэе. Баяр хүргэе гэж хэлээ. За тэгээд өөрийгөө илүү сайн таньж мэдэх хэрэгтэй. Ингэснээрээ найз нөхөд хамтран ажиллах стига илүү гэрэлтүүлж чаддаг. Ер нь бол би энийг уншаад байхад од гэд харж байгаа шүү дээ. Тэгэнгүүт од гингүүд хамгийн ихэнд за энэ хүмүүс өөрсдөө од юм байна да гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ номон дээр яг энэ хүмүүс өөрсдөө од болохыг хүсдэг. Гэхдээ энэ хүмүүс маань бусад хүмүүсийг гэрэлтүүлэх учраас од гэж нэрлэж байгаа гэдэг чинь. Чи өөрөө ганцаараа гэрэлтэхгүй бусад хүмүүсийг ч гэсэн гэрэлтүүлэх хэрэгтэй тэгж хэлээ. Тийм яг зөвхөн өөрөө ингээд гэрэлтэх биш бусад хүмүүс ч гэсэн яг гэрэлтэх боломжийг өгөх хэрэгтэй. Тэг мөнхийн од гэж байхгүй. Мөнхийн од гэж байхгүй. Ганцаараа тэнгэрт ганц од байж чадахгүй шүү дээ. Харин тийм. Хажууд нь бас гэрэлтэх одод бэжэж тэр одод илүү үзлэнтэй харагдана. За тэгээд амар гоё хэлээд байгаа шүү. За зөвлөгөө нь болохоор зэрэг хариуцлагатай бай. Бүх юмд хариуцлагатай ханд. За бусдаас анхаарал халамж хэтэрхий хүсдэг байл. Attention юу вэ бэдэн шүү дээ. Яг тэр шиг анхаарал халамж битгий хүс. За өөрийнхөө дотоод сайн чанараа илүү их таньж мэд. Тэргээ өглөө зөвшөөр. Сайн чанараараа бусдад тусал. Тийм.
худлаа хүмүүсийн ингээд анхаарал ерөөс өөрчлөж хэрэггүй гэсэн үг. Харин тийм. Тэгэхээр ойр дотны хүмүүс хэрэг байдаг бол тэр хүмүүстэйгээ гоё хамт ойлголцоод яваал гэсэн үг тий. За тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг эдгээр хүмүүс маш их юм даалтын авьяас чадвар ихтэй байдаг гинэ. Тэрийгэ хөгжүүлээрэй гэдгсэн. Сонирхолтой л. Одоо энэ хүмүүс маань гинт ерхийлэгч болох бай та. За дараагийнх нь болохоор зэрэг the pioneer. Тэг юу гэж орчуулах юм бэ? Анхдагч гэх юм уу да. Яг л анхдагч юм тий. Тийм бэ. За 4-р сарын 11-ээс 18-ны хооронд орсон хоньны ордны хүмүүсийг энэ the pioneer буюу анхдагч гэдэг одоо хэсэгт багтж байна. За тэгээд энэ нь болохоор зэрэг хүний амьдралын бустай харьцах, харилцаа холбоо, бүлэг үйл ажиллагаа зэрэгтэй холбогддог. Тэгэхээр одоо ингээл энэ хүүхэд чинь сая дөрөв нөгөө тухтай бүснээсээ гарсан шүү дээ тий. Тэгэл тустай бүснээсээ гарсан болохоор одоо илүү найзуудтай болж эхэлж байгаа гэсэн үг. Тоглоод, наадаад, хөвчлөлтөөд ингээл унж бэртэл тэгж л явж байгаа гэсэн үг. Одоо манай хүүхэд маань унж бэртэх үе дээр ирчээ. Өстө нэрээ мөлөгдгөө байхдаа их л амар байсан. Одоо мөлгөө талхаад ирсэн чи юм цогтчих гэж тэцэн юм а гэдэг шиг дээ. За тэгээд унших, бичих тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл авч эхэлдэг. Ба гэдэг юм тий. Ингээл үхээр биш. Гэдэг шиг л тагс юм аа. За тэгээд энэ үед ерөөдөө хүмүүсийг суралцаж эхэлдэг юм байна. Сургуульд ордог. Тэгэхээр сургуульд ордог болохоор бас яг бүлгийн үйл ажиллагаа гэдгийгсэн юм байна. Яг анги хамт олонтой болж байгаа учраас одоо хүнээр төлөвлөл шүү дээ. Энэ үеийн энэ мөчлөг төрсэн хүмүүсийг тий. За тэгээд яг сургуульд орж байгаа болохоор юу гарч ирэх үү? Угаасаа дүрм журм гарч ирнэ. Дүрм журм гэдэг зүйл бас их байдсан байна гэдгийг анх удаа мэдэж эхэлнэ. Тийм ч учраас дүрм журмдаа дасаж зохицох эсвэл дүрм журмыг зөрчихгүй гэдгийг өөрөө сонгож эхэлдэг гэсэн. За тийм ээ. За зан чанарын хувьд гэх юм бол за энэ мөчлөгт төрсэн хүмүүс ерөнхийдөө нийгмийн асуудлуудад хөвчлэн анхаарал хандуулдаг хүмүүс байдаг. Нийгэмд юу болж ийн ямар одоо шудраг бас зүйл болж ийн гэдэг ч юм уу тийм зүйлсийг их анхаарч үздэг. За тэгээд бас нэг зүйл нь одоо хүүхэд бол жоохон амиа хичээсэн байж магадгүй гэж ярьж исэн. Од болохоор зэрэг тийм ч амиа хичээсэн биш гэж хэлжсэн шүү дээ. За тэгэнгүүт манай анхдагчуд маань хүүхэд болон одоос илүү амиж биш болж эхэлж байгаа. Илүү бусад руу чиглэлсэн болж ирж байгаа. Бас сонирхолтой тий. За тэгээд энэ хүмүүс болохоор уламжлалыг бол нэг бол маш сайн дагна. Эсвэл үнэхээр толтол эсэргүүцэж чадхаар хүмүүс гэсэн. Хэрвээ зөв тэг өөрийнх нь үзэл бодолд нийцдэг хүмүүст нэг халтай биш тийм уламжлалынхан бол ер нь бол дагна. Тэгэхдээ тэрнээс эсрэг утгатай ч юм уу ер нь хүмүүсийн эрх ашгийг богдуулсан тийм байвал илүү их эсрэг эцэг нь бол олонтой. За тэгээд нийгмийн харилцаа холбоо буюу одоо социолог. За тэгээд улс төрийг илүү их сонирхдаг. Ер нь тэр салбаруудад сонирхолтой л тий. Илүү их сонирхолтой. За тэгээд улс төр гэж ярьж байгаагийн ер нь нэлээд консерватив. Консерватив гэдэг чинь яг нөгөө юу штэ одоо манай Монгол ардын ном. Тийм биз дээ. Би яг буруу яриад байна. Либерал ч нь болохоор зэрэг манай арчсан ном штэ тий. Амар улс төр сонирхч өгсөн тий. Улс төрөөр бид оролдохгүйсэн ч улс төр биднэрээр оролдоно гэж нэр. За тэгээд нэлээд консерватив болохоор бас яг жоохон уламжлалаа ер нь дагаад байя гэд тэ. Тийм үзэл бодолтой. За тэргүүлэгч болон анхдагчийн сэтгэл зүйтэй тогтсон хил хязгаарыг давж гарахаас эргэлзэдэггүй тийм төрөлхийн удирдагчид байдаг. Бусдад урам зориг өгч чаддаг. Гоё тий. Гоё лидер шин чанартай. Удирдагч шин чанартай. Тийм босс ч биш тий. Тийм лидер гэж ярина гэсэн үг. Гэхдээ ер нь бол жоохон
бус хүмүүсийг жоохон үл тоомсорлдог. Тэр хүмүүсийн өмнө хүлээс үүрэг хариуцлага мартдаг. Гэсэн. Энэ хэсэг дээр би бас айгуу сонирн болсон заяа. Гэхдээ энэ үн чинь ингээ нийгмийн төлөө ингээ яваад штэ яг яагаад эдний өмнө хүлээс үүрэг хариуцлага мартаад байгаа юм бэ гэдгсэн чинь амар муухайгаар хэллүүл заяа. Хүссэн зүйлээ авахаараа үүрэг хариуцлага мартаж эхэлж байгаа гэсэн. Яа амар муухай хэлчлээ. Гэхдээ яг God тэгээд яах вэ? Хэнтэй энэ бол үнэн байх албагүй. Тийм шүү хүмүүсээ. За тэгээд эргэн тойрны хүмүүстэй сайн сайхан зүйлийг хүсдэг ч гэсэн заримдаа санаандгүйгээр нөгөө хүмүүсээ зовлон зүтгэрт оруулж чаддаг. Тэсийг үгүй тийм. Харин тийм ингээд туслаад нь шүү дээ. Тэгэнгүүт бас яг заримдаа жоохон яачдаг л гэсэн. Амар эргээр яаж ижсэн сүлд нүгүсгээд харин тийм. Одоо ингээд нэг гал гарч ийн гэж бодъё зөө. Тэг нөгөө хүн чи хүү яана гэл ингээл сандарж байгаа л за энэ ус байна гэл ингээд цацсан чи нөгөөд нь бинзээ. Вэ яг нэг иймэрхүү жишээ санаандгүй гинэ зээлэлт. Харин тийм. Ус цацж онтраа гэсэн чи бензин цэцээд. Санаандгүй гинэ зээлэлт тий. За тэгээд гэтээ нэрнгээсээ санаандгүй шүү энэ хүмүүс яг бос хүмүүс нэг бас яг ийм муу санаа тийсэн. Муу санаа бол тийсэн гэвэл үгүй байна. Яг хэрвээ үнэхээр муу санаа тээх юм бол яг айгу анханасаа муухай санаатай байж байгаад өөрийнхөө одоо хүсэл сонирхлоо биелүүлэх хүртлээ баг зүж байгаа л тэр багаа ингээд тайлаа авчих гэсэн үг. Тэгвэл баг зүүхгүй байгаа чи сэтгэлээр явж байгаа манай ах төгчүүд маш их байгаа шүү дээ тий. Тэнгүүд яг хоо энийг сонсоод та бүхэн амар ингээд сэтгэл санаад чинь жоохон ингээд уймарч ивэл энэ ингээд зүгээр нэг юм номноос бэлтгэсэн юм шүү заавал юм байхаа. Гэтэ юуны магад ер нь бодоод тунгаагаад өнгөрчүүл зүгээр гэж бодож байна. За тийм байна. За тэгээд бас нэг сони юм нь хүмүүст ашиглуулах эрсдэлтэй гэсэн байна. Тэгэхээр ингээд угаасаа нөгөө жоох хүүхд юм чинь хүмүүст ашиглуулна л та. Угаасаа ингээд нийгэмд ороод ирсэн, сургуульд ороод ирсэн хүүхдүүдэлэг хүүхдүүд чинь бас би нэгээ жоохон ашиглана л да. Ашиглах юм байна. Муухай дээ. За тэгээд босод хүмүүсээс чи хамгийн сайн бай гэж шаарддаг ч гэсэн яг өөрөөсөө тэрийгээ бас яг шаардаж чаддаггүй. Гэдэг нь бас яг сул тал болоод ирчихэж байгаа. Өөртөө ажиллаж чадахгүй гэсэн юм уу та тий. За тэгээд зөвлөгөө өгье гэдгсэн чинь хүмүүсийн юу гэж байгаа чамд хэлж байгаа зүйлсийг анхааралтай сонсоорой гэж байгаа юм. Тэгэхээр хүнийг бас яг жоохон сонсож чаддгүй юм шиг байна. Гэхгүй муухай дээ. Яа би бүр амар юу болоод байна тий. За тэгээд ер нь бол таны цаг хугацаа ирч хүчийг одоо монополчлох гэж ярьдэн шүү дээ. Манипуляц. Ашиглах тхийг хүсдэг хүмүүсээс болгоомжл. Тийм хүмүүсийг ер нь эртнээс таньж мэдээд заагаа байх хэрэгтэй гэсэн үг. Аха. Ер нь тийм хүмүүс бол яа муухай хүмүүс гэдэг. За ингээд нэг дөрвөн хэсэгт хоёлаа хоньны ордыг ер нь хувааж ярьлаа тийм энэ ном дээр бичсэн шиг. Тийм. Гэхдээ яг хоньны ордыг яатсан байгаа. Одоо хоньноос үхрлүү шилжих бас үн бас байгаа гэсэн. Тийм тэрийг бид хоёр дараагийн эпизод дээр оруулж ярий. Энэ дээр миний ойлгосноор бол ерөнхийдөө астрологт бол үндсэндээ бол декан чинь нэг ордонд бол 3 хуваагддаг шүү дээ. Тэнгүүд энэ номны зохиолч болохоор дээрээс нь нэмээд нөгөө завсар хоорондын байгаа ордыг оруулж ирээд оруулсан байх гэж бодож байна. Гэхдээ яг миний мэдих 3 хуваасан деканаас ер нь жоохон өөр илүү нарийн мөртлөө ингээд багаас их рүү өсгөж одоо зан төлөвийн үйлчлэлтийг оруулсан байна гэж би бол харж байна. Одоо хүүхэдтэй зөвлөл тэгэл яваад байна л та. Угаасаа нэг орд чинь 7 жилдээ зүүцдэг гэдэг нь шүү дээ. Тэгээ хоньны орд чинь 7 жилдээ зүүцэж байгаа учраас бас яг тэгж байгаа л байна л да. Тий. За тэгээд одоо манай астрологийн үндсэн деканд болох юм бол яг 3 сарын 21-ээс 30-ны хооронд төрсэн бол ер нь хоньны ордны шинжтэй хоньны орд гэж явдаг тий. Тэнгүүд 3 сарын 30-наас 4 сарын 10-ны хооронд болоод ирэхээр илүү арслангийн ордны шин чанартай хоньны орд гэж явдаг. За тэнгүүд 4 сарын 11-ээс 20-ны хооронд төрсэн хоньнууд болохоор илүү номын ордны шин чанартай хоньны орд гэж ер нь л явдаг.
Одоо жишээлбэл декан нь ер нь дандаа тухайн ордныхоо элементээр дагнаж явдаг гэсэн үг. Тийм. Тэгэхээр энтэй одоо зөөцүүлээд ижлсүүлээд харьцуулаад харахад бол жаах өөр юм шиг тий. Гэхдээ яг сүүлдээ нөгөө нэг жоохон нийгэмлүү ингээд бусад руу анхаарал төхөөд ингээд эхлэнгүүт номын ордны шин чанартай. Хоньны ордтой төстэй ч юм шиг санагдаад. Тэгээ хот болохоор зэрэг бас яг жоохон арслан шиг тий. Стар ч жоохон арслан шиг байсан шүү. Тэгээд эн чин тухай 3 хуваасан декан болгоноор бас өөр ордны нөлөөллийг бас авч байгаа шүү дээ. Жишээлбэл эхний дээр хоньны ордны шин чанартай хоньны ордон дээр Марсын нөлөө, ангаргийн нөлөөг авч байгаа. Тэнгүүд 2 дугаар хагаст байгаа Арслангийн ордны шин чанартай хонь дээр болохоор нарны ордны шинжийг авч байгаа. Жохон тийм одоо илүү өөртөө ихтэй гэдэг ч юм уу тий. Тэнгүүд сүүлийн юун дээр болохоор бархас байд ороод ирж байгаа. Тийм. Тэгэхээр нэг тиймэрдүү сонин санагдаж байна. За тэгээд хамгийн төгсгөлт нь бол тэгээд та бүхний шин чанар алинтай нь илүү одоо төгсөж гин үү, таарж гин үү гэдэг та бүхэн өөрсдөө дүгнэлтийн. За тэгээд юу ч гэсэн бит хоёр маань энэ номноосоо уншиж судлаад тэгээд бэлтлээ. Тэгээд подкастаа бэлтлээ. Тэгээд та бүхэнд одоо таалагдсан байх гэж маш их найдаж чинь тий. Яа таалагдсан болоо та. Айгуух муулцсан байсан. Тэг би ингээд яг уншиж байхдаа бүр уур хүрээ. Яахлаарэ энэ хүмүүсийг ингэж хэлдэм бэ? Яахлаарэ одоо манай хөөрхий 3 дугаар Ариес. Манай хөөрхий пионерууд. Яагаад энэ хүмүүс чинь нөгөө хүмүүстэй муу зүйл хүсээгүй мөртлөө муу зүйл хийгээд байгаа юм. Яагаад манай 2 дугаар нөгөө нэг Ариесийн буюу одууд маань ингээд айгүй ингээд татгшоогоо ганцаардаад юм. Яагаад гэж амар ингээд бодвол. Тэгсэн л дээ. Гэхдээ яг дараа нь ингээд бодохоор за яг бүх зүйл угаасаа таарах албагүй. Яг зарим шин чанар нь байгаа байх. Гэхдээ юу ч гэсэн өгж байгаа зөвлөгөөг нэг сонсоод үзээрэй те. Яг зөвлөгөө нь яг ямар байна, яасан юм бэ гэдгийг сонсоод бас их үзээрэй гэж яг бодсон. За тэгээд ийм байна. Дараагийнх нь болохоор зэрэг яг Ариес болон Таурусыг буюу хань болоо бүхний ордны Каспаас эхэлнэ гэсэн үг. Завсраас эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд манай одоо подкастууд маань явчихна. Эхлээд Каспаас эхлээд тэгээд 1 2 3 Касп 1 2 3 гэдэг явчихна гэсэн үг. Тэгээд 12 ордод дуустал. Яриад дараагийн хэдэн эпизод ер нь л тэгж үргэлжлэхээр байна шүү. За. Тийм тэгээд эн чинь баг оны сүүлийн дугаар болж байгаа болохоор тий. Мэдлэгээ төвшүүлье. Шинэ оны мэд бүгдээрээ оноо гой гаргаарай. Тэгээ дараа жил илүү их сонсогчтой болоод илүү их сонсогчд маань өөрсдийгөө олж мэдээд, таньж мэдээд илүү их одоо өөрсдөндөө дэвшилтэд гарах болов гэж найдаж байна. Ерөө. Би яг саяны мэдчлэгийг өгнө. Өөр юм дээр хий гэж бодчихсан. Өөр нэг бичлэг дээр хий гэж бодчихсан. Гэтэ яг хоо тэгээд мэдчлэгээ дэвшүүлчихье. Эрхлэгчгөө. За ингээд та бүхэн маань энэ жилдээ Монгол улс авир тэгэж үгтэй. За ямар ч байсан яг энэ жил 5,000 хүрнэ гэжсэн зорилготой хүрсэн. Тэ ядаж 5,000-уулаа байхын төлөө гэж юмгээл амир тэгжсэн. Тэгээ ямар ч байсан 5,000-тай хүрсэн. Тэрэнд маш их баярлалаа. За тэгээд 5,000 сонсогчтой боллоо хоёлаа этгмээргүй байдаг юм байна. За дараа жилийн зорилго болохоор зэрэг жоохон томор хөдлөе гэж бодож байна. 10,000. Би 20,000. Томор хөдлөе гэсэн 6,000. Жоохон томор хөдлөе гэж бодож байна. Тэгээд Instagram постуудаа бас яг илүү идэвхтэй болгоё гэж бодож байна. Тэгээд бит хоёр маань айгүйх ажилтай, ялангуяа би бас айгүйх ажилтай байгаа. Одоо хүртэл хүлээсэнд бас маш их баярлалаа. За дараа жилд юу болох бит таашгүй. Маш их олон сонирхолтой эпизодууд орж магадгүй. Орох байх гэж би бодож байна. Ямар ч байсан эхлээд энэ 48-ын юугаа дуусгачихна. Тэгээ тэрний дараагаас юу болох нь гэдгийг харъя. Тэгээд энэ хүртэл сонсон маш их баярлалаа. Маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай. Баяртай. Баяр тэгж